Өглөөний баярлалаа миний урилгыг хүлээж аваад надтай ярилцах гэж байгаа таньда маш их баярлалаа. Тэгээд хоёулаа эхлээд өөрийгөө танилцуулаад тэгээ хоёулаа гоё ярилцаад явчих тий. За тэгээд одоо намайг Сарна гэдэг. Тэгээд Герман улсад одоо яг ажилт амьдараад 3 жил болтой. Хөрхөн хугацаа өнгөрсөн байна. Та гэхдээ нэлээд олон орнуудаар аялаж амьдарч явсан юм билээ тий хоёулаа өмнө нь ярьжсэн. Өмнө хаана амьдарч ирсэн бэ? Өмнө нь болохоор Германд ирсэн өмнө 6 жил Бээжинд амьдарсан. Тэгээд тэрний өмнө бас Балканы улсуудад амьдарч ирсэн. За тэрний өмнө Монголд амьдарчлаа. Одоо ингээд дараа жил бас дахиад нүүн. Тэгээд ерөнхийдөө нүүдэлчин Монгол гэдэг бидгийг одоо дэлхийд даяар одоо нүүж амьдарч байгаа. Гоё юм, ямар гоё. Энэ бүхнээс чи аягүй их туршлага хуримтлуулаад олон орноос мэдлэг солилцож явах. Та тэрнээсээ гоё хуваалцаач. Ямар оронд очиж амьдрахад юм ялгаатай ч юм уу, тэ соёлын болон сэтгэл зүй одоо нэг сэтгэлгээний ялгаач гэдэг юм уу. Тийм гоё сониноосоо хуваалцаач. Сонирхолтой. Би нөгөө нэг улс орон болгонд очиод амьдрахаар ондоо идэхгүй. Ганцхан Монголдоо байлаа шүү дээ. Тэгэл Монголдоо гоё монголчуудтайгаа гэртээ сайхан тий өөрөө гэртээ амьдрах шалгуулж гэртээ амьдрах тий. Монголоос гараад хамгийн анх Босны хэрцэг манай дээр 90 оны Сараевын дайн тэгээд тэнд очиод анх амьдарсан. Одоо Босны хэл çok хэрэг гаштай. Босны хэл нөгөө огшилтэй айгуу. Нэг амин хэлээ. Тэгээд надад ихээ жоох ингэ тавиад болохоор ойлгоддаг. Тэгээд нэг юм зүглүүлээд ярьчихаар яриад ид. За тэгээд тийм байсан. Тэгээд тентхий чи одоо хүмүүс гоё юм илгэсэг шүү дээ. Нөгөө илгэсэг асуух гадны илгэсэг. Тэгээд аюу тайван хүмүүс нэг хэлдэж уулдаа сүйд татдаг. Манайх чи ингээд сар 7 хоногтой ч юм уу сартаа ч юм уу гудамжинд ингээ хэлж байгаа нэг хоёр литр харна шүү дээ тий. Ууртаа мууртаа. Ер нь харна. Сарайд бол жилдээ нэг л харна дөө. Хоолтой. Тийм гоё сайхан тайван хэрэлддэггүй юм шиг тэгсэн мөртлөө бас тийм баян биш ядахгүй. Тэг би анх Монголд бодохдоо тэр эрүүлтээ ингээд тийм газар чинь ядуу болохоор ингээд юм хүмүүсийг хулгай хийх дуртай гэдэг тийм байна гэж боддог байсан чинь тэр үндэд сэтгэлгээний ингээд одоо хамгийн анх манай чи ингээд гудамжинд нэг модон сандал тавьчихвал модон алгуулцдаг штеп. Гэтэл тэнд бол ингээд тэр модон сандал нь хэдэн жил ингээд байж лээ. Тэнд тэр тоож авдаггүй ч ах чинь. Тэгээд тэр өсөж бас тийм баян хүмүүс бас биш байхгүй. Тэгэл би энтхийн хүмүүс чинь ондоо юм байна. Айгу гоё ааштай хаач чод ингээд ямарваа нэг юм асуусан ч юм уу нэг юм ярьсан гэсэн хүмүүс айгу гоё тийм илгэсэг хүлээж авдаг. Яах вэ? Хэрэг болоод хэлээрээ залгаарай. Тэгээд туцаад их юм байгаа шүү. Асуухан байвал хэлээ ямар байна ингээд аяг өгдөг. Тийм гоё юм шиг. Эндээс одоо сэтгэл аяг өндөр байсан л та. Эндээс гарч ирсэн л та. Энэ сэтгэлгээний ямар ялгаа байна? Тэд нар яг одоо ядуу ч гэдэг юм уу тутах юм ихтэй байгаа хэдий ч хоорондоо хөвөлддгүй шалтгаан нь яг юундаа байна? Асуудлаа нуугаад ярьдгүй юм уу? Аль эсвэл зүгээр л одоо юу гэдгийг те нөө би биендээ дэмтэж гэдэг ч юм уу те тэгж хамтын хариуцлага өндөртэй хүмүүс байна уу? Би бодохдоо тэр одоо сарай Босны ч аяг үзэсгэлэнтэй орон багхгүй байгаль үнэхээр үзэсгэлэнтэй. Тэр мөрөнтэй нь холбоотой байдгийн болов да. Тэгээд хүмүүсийнх нь нөгөө юм ёс заншил нь
Аюул чинь гурван шашинтай хүмүүс ингээд хамтдаа амьдардаг гэсэн байхгүй юу? Оо за тийм үү. Тийм. Мусульман шашинтай хүмүүс амьдарч байна. Христийн шашинтай хүмүүс амьдарч байна. Тэгээ христийн нөгөө орчлуудын урсгал бол ортодокс хүмүүс ингээд шашин машнаас олж маргалдаад байхгүй тий. Найзлууд зүгээр яцтай. Ингээд бэждэг. Тэгээ бас яг Европтой айгу ойрхон штэ. Тийм. Манайхан нөгөө нэг солонгос руу яваад бүдэр ажил хийхдээ адилхан тэднийхэн ч Европоор тарчдаг байхгүй. Европоор тараад ажил хийх гээл тэнцээс ч тэд ч одоо манайхнаас 1-2 хүн ингээл заавал солонгост ажил хийж идэг штеп. Тэндээс яг тийм. Тэгээд яг мөнгө төгрөгийн хувьд бол яг баян тийм хүмүүс авахгүй яг ингээд цагаад болохоор бас айгу Америкт ингээд юу намайг шоугаар төгсч хүмүүс ажилладаг байгаа гэж явчихтий. Би тэгэл бодлоо. Яа бас их сонирм тий. Тий. Монголд ийм сургууль төгссөн хүн бол зүгээр компаниуд улаацтал авч байгаа даа. Энд бас сони ингээд тэгээд тэр хүмүүс нь удахгүй гараа гараад. Тийм. Тэгвэл тэр хүмүүс нь айгуу гоё. Тийм хэлсэг. Нэг мэдээж дотроо хоорондоо бодолцох юм байна шүү дээ. Гэвэл яг юм болгонд ингэж стресстэй тандаад идэггүй. Үндэсний онцлог байна те. Нөгөө орон хүмүүсийн нэг байгаа байдал төрхөн нэг юм амьдралын хөвшлөөсөө ч юм уу байгаль цаг ураасаа ч юм уу хамаарат ингээд өөр байгаад байх шиг гэдэг тийм. Олон орны хүмүүсийн дунд ороод ирэхээр ингээд бас ялгаа, өөрсдийнхөө ялгаа онцлог юу гэдгийг те. Монголчууд би гэдэг чи ийм юм байна штэ гэж олж харж ирсэн үү те. Ялгаа нь юу байсан бэ? Би чи айгуу нөгөө стресстэй л гар явж байгаа штэ. Тэр айдлага стресстэй. Тэгэл ерөнхийдөө тентхийн хүмүүс нь ингэдэг. Өглөө ажилдаа ирлээ гэж кофе уугаад кофе шоп орч кофегаа уучаад тэгэл ажиллаа эхэлдэг байхгүй. Зүг. За тэгэл 11 цагийн үед дахиад кофе шоп ороод дахиад кофегаа уугаад өдрийн цагаар хоолоо идэл дахиад кофегаа уугаад ингээд хоорондоо юм яриад ингээд тэгээд яг тэр ажил хийж байгаа стилийг хийдэг байна. Ингээд бараг төвчмөрч. Манайхан болохоор ажил гэж байгаа. Ажилтгаа амар муухайч гэдэг. Тэгвэл тэр нь ч нөлөөлдөг юм байна мэдхгүй тэр гой байгалийн ч нөлөөлдөг юм. Хайваа би тэгээд тэнцээ батас муухай авчлах гэж үзээ. Би ингээд нөгөө ажил хийдэг байхдаа банкнд ороод гэлэг 5-10 хүн очихтай байв. Хүү энэс айгүй очихтай байна штэ. Илүү хүн дахиад хүн гаргаач гэж аль банкн дээрс дахиад нэг тэлэд гаргуулаад тамиг юм бүтээл гаргацдаг байхгүй. Тэгэл яг тэр аргаараа үздэг аахгүй юу. Тэгээд яг нөгөө ийм хэрүүл маргаа хийдэг хүмүүс айгу дурггүй. Хэрүүл маргаа хийхээр нөгөө үйлчлэгээний газрынх нь үйлчлэг нь бүр удаашраад тарсан надлууг амар санаа хараад. Тэгээд ханаас уучлаарай таны урд ийм олон хууч байгаа тийм. Надлууд гэж муухай ажиллах. Таны урд ийм олон хууч байгаа. Та ингээд анхаарсан зог. Энэ хүмүүс ч ихсэн оч. Гэл тэгвэл би за. За тийм бол ингэж яадаг газар бичим байна арай ондоо юм байна. Тэгэл ойлгоо за. Тэгээ ерөнхийдөө ингээ Монголоос гацхаг чинь би ингээд нөгөө сарна гэдэг юу чинь хамгийн түрүүлээд аль болчихж байгаа шүү дээ. Тэгэхээр хамгийн эхлээд Монгол хүн гэдэг нэр нь түрүүлээд ороод ирж байгаа. Хүнд явчихсан тийм хаа. Тэгэнгүүт чинь би за би ингээд аашаалахаар энэ ямар сонин Монгол хүн бэ? Ямар нэг юм бэ? Хамгийн түрүүнд хийж бодондоо за болий. Тэгэл нэг удаа ингэж үтэл за энэ ч явдггүй юм байна би амар наа гэж байгаа юм байна. Заста болий. Тэгэл нөгөө хүний газар нэрээ гэдэг чинь тий. Шууд тэр нь орж ирээ. За энэ бол нэгтгэл газар юм байна. Бали. Хүмүүс намайг ямар сонин Монгол хүн бэ гэж намайг харна гэж хийж чадахгүй. Хийж чадахгүй ойлгомжтой хэлбэр ах.
Тэгээд нөхрийн ажлынхан болоод энэ хэмнээ гэсэн хамгийн хийх зад юм л байлиг. Тэгэл нэг юм Аз одоо Аз стиленд орчих шүү дээ. Азууд чи ерөнхийдөө энэ тэргүүр ингээд хэрэг дуу гэдэг үг намайг байж дээ шүү дээ. За ингэж яад юм бэ? Тэгээд Аз стилд орно. Тэгээд дараа нь гоё найзтай болоод. Тэгэл амьдрал сайхан болчих юм лөө. Түрүү нэг хоёлаа ярьсан нөгөө энэ ерөнхийдөө одоо энэ мусульман шашинтай ч гэдэг юм уу, ер нь ийм олон шашин холилдсон орнууд ч гэдэг юм уу, Арабын улсууд голцоохон байгаад байгаа шиг байна. Бас Европынхан тийм ийм кофений соёл гэж аягүй их байдаг. Тэгээ ресторанда байн горох ийм нөгөө абитуд гэж ярьдэн штэ, нөгөө дадлаг болцсон ийм нэг юм байгаад ах шиг байгаа юм тийм ээ. Энэ соёл бол манайханд байхгүй. Эн чинь нэг талаараа яадаг гэхээр хүмүүсийг хоорондын харилцааг илүү өргөжүүлж өгдөг юм шиг байгаа нэг талаараа тийм ээ. Би бас гайхаад идэв гэсэн аахгүй ямар санаа ингээд бүр ингээ орох ёстой ч юм шиг өглөө болгон тэр нэг ресторанда очиад кофе шопта очиад кофе уугаал тэгдэг бүр ёстойшл болцсон юм шиг тэр нь барагшгүй тэр нь хаагдчих юм бол өстой дутагдаад ингэдэг тиймэрхүү юм бас ажиглагдсан тий. Тэгээд яг нэг орны л онцлог байна л да. Гэхдээ энэ дээр нэг юм юутай одоо шүмжлэлтэй гэж хэлэх юм уу хаашаа бас орноос өөр ялгаатай л байгаа хэл та. Дайлангуяа арабын орнууд ихэвчлэн нөгөө эрэгтэйчүүд нь кофе шопдоо ч юм уу кофе уугаал ингээд дандаа ресторанда цугардаг нэг соёл байгаа шиг байна тийм ээ. Арабын амьдарч үзэг болохоор бас ягсан хүнтэй. Босонд болохоор ерөнхийдөө эр эмгүй тэгэл цуглаа байждаг. Одоо жишээ нь би ингээд ажилтгүй хүн байлаа гэж бодоход тийм. Гээл нэг чинь баг нэг удамжин чахуу ингээд юм байж байгаа кофе шопод байж лээ. Гэхдээ тэр кофе нь айгүй хямдсан байхгүй да. Зөв. Тэгэл яг нэг юм одоо өөртөөх нь нэг юм кофе хийдэг нэг юм түүх маяган дээр ингээд чанаа. Тэгээд би нөгөө кофе уудаг болохоор яг амт мэдгүй. Тэгээ яг кофений соёл гэдээ ярихаар миний хувьд Азиудын цайны соёлтой байна шүү дээ. Одоо бид нар цай уудаг. Тэгээ Японы цай байна. Японуудын цай уудаг шүү дээ. Тэр чинь ингээд нөгөө бүр цай байгаа ингээд гаргаж ирж байгаа л ус бэлтэл ингээд ийм цайны тусгай ширээн нүцтэй шүү дээ. Тэр ингээд доороосоо шууд усаа татаад авч магаддаг. Тэрнтэй яг тэр нь сайн, энэ нь сайн. Өөр ятууд байдаг. Гэт би Балканд байж байгаа тий. Балканд боснч юу нэг аягүй гэр бүлсэг байхгүй юу? Нэлийн гэр бүлсэг. Гэдэг хөө жоохон хөвгт тараас манайх шиг аягүй хөвгт тий. Одоо жишээ нь би ингээд тэнцэж хоёр хөвгттэй болсон манайх. Тэгэл хөвгтээ ингээд түрч явж байгаа л уудаал ингээд дэлгүүр авах гэсэн чинь ингээд дэлгүүр ингээд шаттай байж тээ. Тунгууд би ингээд нөгөө тэргээ ингээд өргөдөөгээ байж ил зүгээр л орж байгаа хүмүүс хамаагүй аль би өргөдөг ингээд өргөл орж байгаа чинь. Тэгэл ингээд нөгөө хүүхдээ ингээд тэрэл түрээч юм явж байхаар хүмүүс яг хөө ямар бүр хийн гэж та гоё юм болоод байдаг байхгүй. За тэгээд тийм гоё газар нөгөө анхны явсан улс маань айгүй гоё байсан. Хоолн ч гэсэн гоё. Байгаль нь бол үнэхээр тасгай тий. Ингээд өвн 20 минут яваал цагаан чинь шууд юм өндөр үйл шилмүс ойн донд авчихдаг. Тэгэл тэрний тэр агаар гээл гол яг голлоор нь ингээд үтийн голлоор аюу гол нь төрсөн. Ингээд хотоос нэг 2 цаг гараад аймаг гоё газар. Үнэхээр тийм байгалийн үзэсгэлэнтэй байхгүй. Нэг 3 цаг машинаар явж шууд нөгөө Адриатикийн тэнгис орчдөг. Тэгэнгүүт чи бүр юм тэнгисийн уур амьсгал ороод нөгөө халуун болоод далайн ирэг дээр. Тэг 4-5 цаг яваал одоо тэр нөгөө миний дуртай сериалыг одоо нөгөө киногоор авсан Хорватын Дубровник хотод байх чинь. Тэгвэл гоо тийм ихтэй төвхтэй хатад байна. Нэг 10 цаг явахад гэр майтаас метал. Хит аяг гоё. Ямар гоё юм те.
Яалтгүй л ийм гоё дэлхий дээр байгаа гоё таатай байгальтай тийм орн л байна байх нь лээ. Тийм учраас л ингээл одоо юу гэдэг те хажуу орныхнаа ч юм өөр улсууд тэрэнд нь шунаад тэгээд англи хэлсэн юм шүү дээ үндсэндээ тийм ээ. Тэгээ тухайн үедээ эдгээр одоо юугаа хуваачдахгүй даа хэлсэн. Тэгэл бодвол нэг тиймэрхүү л байгаа. Би тэр талаар нэг яг сонирхож судлаагүй. Тэгээд дайны уулмөр бол байж идэв шүү дээ. Одоо хүртэл ингээл байшингуудын хамгийн дээр нөгөө сумны орууд нэг л байж л дээ. Зарим засагдсан зарим байж айгуу саяхан дайн үзмэрс гэхэд хүмүүс нь айгуугүй тийм үгүй сайхаас айгуу гоё тийм надад их зүг буруу гэж яриад ах үе тийм хүмүүс юм байна тийм ээ. Харин ингээ амтаал ер нь ингээд нэг байн байлдаантай ч юм уу гэж жоохон зов үзэж орны хүмүүсийн хат чинь сэтгэл зүрхээр нэг тийм зүй уучлалтай гэх юм уу өөр хагаад ах санагддаг. Нэг би улсын хүмүүстэй бас ингээд ганц таарлаж байхад нэг тийм хөө багтай тийм хүмүүсийг хөндлөсөн. Тэгээд зовхон үзээ нэг юм амар маш аюултай байдал гэдэг хүн мэдэрчээр яг чинь юм уу ухаад гэдэг юм уу маш их хүн гэдэг чинь нэг хайрлах хэрэгтэй шүү гэдэг тэр ухаарлыг бүр ингээд зүрх сэтгэлдээ ортол хүлээгээд авцсан байдаг юм болов уу гэж би бас бодсон л да. Яг хөө ингээд өөрийнхөө амьдрал дээр ч юм уу иргэн тойрныхаа амьдрал дээр бид нар заавалчгүй нэг хүн гэдэг амтан нэг юм цохилтонд орсныхоо дараа ингэж юу яадаг тий ухаарлыг авдаг гэсэн тийм томьёолол юм яриад байдаг. Тэр нь бараг шүүний юм болоо та. Та бас одоо айгүй их нөгөө сэтгэл зүйн талаар ч юм уу сүнс хүний харилцааны талаар айгүй их судалдаг гэсэн шүү дээ. Тэр талаараа гоё яриач. Нэг судлаад багч байх. Тэр талаар сонирхдаг байхгүй. Нэг судлаач гэсэн байхгүй. За. Хүн яагаад хамгийн эхлээд өөрийгөө ойлгох юм яг юу мэдэх шаардлага юм яаж өөрийгөө бүрэн мэдж таних юм. Таны туршлагаар. Өөрийгөө хүн бүрэн мэдэж танин гэвэл нэлээд хугацаа болох. Би одоо өөрийгөө бүрэн мэдээд таньсан хүн гэвэл танин мэдэх юмсан гэдэг одоо хүсэл чинь 2020 онд юу яг ковидын үеэр депресд ороод тэгээд мэдээж депресд орно гэдэг бол хамгийн доод хүн өөрийгөө одоо хамгийн доод төвөнд очиж байгаа. Тэнд бол сайн амьсгалч үүдэг. Урт өмнө болж исэн сайхан зүйлүүд төгсөн ч зүйлүүд харахгүй дуудсан юм шиг байдаг юм л байна. За тэгээд тийм юмд орчгооч одоо яа гэх нөгөө нэг инээж өхлүүд явдаг гэсэн сарнаач болдог оронгоор өөрчлөгдсөн. Тэгээд тэгэн гутаа за ер нь юу болоод байна те энэ нэг асуудал боллоо шүү. Тэгээд анх ер нь сэтгэл судлалын татаас сонирхож ирсэн чинь хүүхдүүдэд яаж өгөнд оруулах вэ гэж анх одоо YouTube-ийг хайсан шүү. Тэгэл хүүхдүүдэд яаж өгөндөө оруулах вэ гэл одоо бодвол орсоор л бичиж юм билүү. Тэгэл нэг орсын нэг юм сэтгэл судлаач гэдэггүй яг хүүхдүүдтэй ажилладаг. Тэгэл тэрний видеог үзчихсэн чинь хүүхдүүдэд өгөндөө оруулах юм байхгүй. Танаа хүүхдүүд ямар ч цагааштай тэр таны одоо тэр тусгал шүү. Та өөрийнхөө төвчрэг бол. Тэгэхээр нэг за энэ хүүхдүүдэд л асуудал байхгүй байгаа юм байна. За би л өөрийнхөө төвчрэг болох хэрэгтэй юм шиг байна. За тэгээд тэгвэл яах юм. Тэгэл эхлээл явж байгаа л одоо 20 онд чинь тэгэж явж байгаа л янз бүрийн YouTube-ээр аюу хүмүүстдэг орсын сэтгэл судлаач юм байна. Яринуудаар аюу. Тэгээд тэр болгоноос янз бүрийн ингээд мэдээж ойлгоо шүү дээ. Тэгж байгаа юм шиг байна, гэж байгаа юм шиг байна гэж ойлгоо. Явж явж байгаа. 21 оноос янз бүрийн сургалтууд таамаг. Энэ чинь юм биш. Тэгээ 21 оны сүүлээс ихтэй 22 он бол тэр чигээр би өөрийнхөө төвчрийг олохоос одоо байна. Сэтгэл хөдлөлтөд өдөртөж сурах хэрэгтэй юм байна. За тэгээ 21 он ч нөгөө криптоны нэг гоё
туйлшрал бас шүү дээ. Аа. Тэрүүгээр яаж зүгээр ах баах мөнгө алдсан байгаа ч. Сэтгэл хөдлөлөө удирдах чаддгүй хүн чинь мөнгөн дээр дандаа сэтгэл хөдлөлөөр нөгөө шийдвэр гаргадаг. Тэгэл тэгснийхаа дараа за сэтгэл хөдлөлөө би удирдах чадахгүй болоод би зүгээр өнгөчгүй юм байна. Хинч биш юм байна. За энэ л учир баа тэгэл. Тэгэл 22 онд бол тэр чигээрээ одоо хүний хувь хүний хөгжлийн сургалтууд явсан байхгүй. Тэгэл ерөөсөө л нөгөө 21 оны сүүлээс эхлээл тэр ингээл нөгөө цагаа нөхцөгөөж энэ төрх юм хийгээл найс нөхдөдөө уулзаад ингээл ийм айгуу гот юм зугаатай амьдралтай байсан хүн чинь гэрээсээ гарахаа байлаа. Гадуур явахаараа мөнгөний чихвчд үтснийг юм сонсоол гэж явж идэв. Тэгээд 7 хоногтоо 2 удаа нөгөө сургалтын дээр хүмүүстэй уулзаад нөгөөтгөө яриад ингээд тэгсээр гаад ерөн 22 он дандаа тийм юм өнгөрсөн. За 23 он бол бас тийм. Тэгээд 23 оноос эхлээд яг сурсан мэдсэн зүйлээ өөрөө хүмүүст яг түгээгээд ментор гэдэг ажилд ажилладаг байхгүй. Хүрсэн юм а хүнд ярих дуртай хүн чинь. Яг энэ ментор гэдэг ажилд байсан. Үнэхээр гоё ажил. Энэ гэдэг чинь нэг онлайн ажил. Ингээд гэрээсээ хийхэд айгуу гоё болоод байгаа. Тэгэл тэрэндээ бүр дуулаад хүнтэй ажиллана гэдэг чинь гоё юм байна. Тэгээ 23, 24 онд ментор ажиллаад энэ жил ч гэсэн хүмүүстэй ажиллаад байж байгаа. Тэгээ тэр хоорондоо сэтгэл судлалын сургуульд орлоо. Хичээлээ үзтээ. За ингээд явж исэн ч гэсэн миний одоо ингээд дахин татвар юм айгу өөрчлөгдсөн байхгүй. Би юмыг онтоогоор хардаг болоод. Тэгсэн ч гэсэн яг ингээд нөгөө за яг тэ хэдий ингээд би ингээд маш хичээгээл тэ өдөржин шүнж нэг юм сураад нэг юм хийгээд одоо сүултээ гэрээ марцсан гэсэн гэдэг шиг. За одоо ээжигээ тэ ингээд завгах натлуу битгий байж санаа байж тэгэл гэрийнхнээгаа бүр цаашаа гэдэг. Би завгүй л гэдэг нэг хүн тэгээд юу гэдэг компьютерийн хамаарт ингээд суугаал заримдаа хүнтэй ярин заримдаа хүнгүй ярин манай гэрийнхаа сүултээ чи хизээ хүнтэй ярихгүй байгаа бүрс ялахгүй байна гэх. Тэгээд нэг өнгөрсөн жилээс нэг арай гайгүй нэг окопноосоо гараад за одоо нэг гэж үлдээж байгаа юм байна. Тэгвэл би бас арай чангадчих шүү. Тэгээд ингээд гарсан байна. Тий. Дахиад хөгжүүлээд явсан ч гэсэн миний амьдрал дээр үйл нэг тий. Би бас яах гээд байгаа юм бол тэгэл яг юм бол гэдэг асуултууд байж лээсэн. Яг уу 2-3 жил хичээсний хэсэгт надад нэг ганц хоёр хариулт байсан байхгүй. Гэтэ тэр хариулт маань ерөөсөө одоо миний ингээд сэтгэлийн ингээд 100% ингээд одоо 100% хангаж гэж байхгүй. Одоо нэг 50-60% ч хангахгүй нэг 20-30% байгаад нөгөө асуултууд нь тэгэл ёртгол асуултын тэмдэг хэвээр байгаад байна. За тэгээд тэрний дараа энэ оны тэгээд өнгөрсөн оны сүүлээр гинт юм орчтой би чи их мэдээлэл орос юм англи дээр авахгүй. Дандаа нэг юм үтцсэн сурцсан нэг юм ойлгоцсон л явж идэг юм. Тэгээд явж исэн чи орос дээр нэг юм тэдэн сарын тэдэн төрсөн хүн тийм аль нэг юм рил орж ирэл сонсол хүү энэ чи барыг намайг яриад байна уу та. Тэгээд тийм юм ярьж явж байгаа. Яг тэрнийхэн сургуульд ороод гэсэн чи бүрт яг хэлтийн нөгөө миний нэг 23 жил маа өдөржин шүнжин одоо баах юм үзэл те баахан чинь миний суртах сургалтууд бол тийм хэмтхэн байгаагүй. Гээ одоо ингэ тооцоо гаргахад л зүгээр л нэг өрөө байрны юм л байгаа байхгүй юу. Тэгэхдээ тэрэндээ би хизэж харамсдаггүй. Энэ ингэж явж явах замлыг чинь гоё нэг давуу тал нь юу хэл сурах авьяастай маш хурдан сурдаг гэсэн юм ажил хийж байгаа юм. Энэ чинь нэг яг энэ дээр нь гоё жишээ хэлэхэд хэл бол ийм гоё хэрэглээ юм аа тий хэл сурах бол зүгээр наацх хэрэглээ. Хэл сураад оцсон орныхаа хэлийг гэл сурангуудаа дахиад цаана маш олон зүйлийн мэдлэгийг хуримтлуулах тийм боломж нэгдэж байгаа юм а гэдгийг бас энэ дээр гоё жишээ гараад ирлээ гэж хэлмээр санагдаад. Хэдэн хэлтэй хэлээ манай санаа. Одоо би 6 хэлийг ярьсан шүү дээ. Ямар гоё юм, өстой гоё юм. Ийм гоё авьяас гэж хаана байж болох юм бэ гэсэн. Яг авьяас гэхээсээ илүү би өөрийгөө хэл сурах авьяастай гэдэг итгэл үнэмшилтэй хүн баггүй.
Тэгэхээр яг энэ тухай ярихаар хүний нөгөө итгэл үнэмшлийн тухай ярих хэрэгтэй. Хүн нөгөө амьдралаас өөрийнхөө итгэж байгаа юмыг амьдруулж чаддаг. Тэрийг байнга батгахыг хүсдэг байхгүй. Тэр мэдээж авьяастай байх. Гэхдээ наан нь итгэл үнэмшил гэдэг юм. Миний одоо тий би хэл сурах авьяастай гэдэг асар том итгэл үнэмшил надад байдаг учраас би тэрийг батгахын тулд хэл аягүй сурдаг. Тэгээд утсан газраа ингээд хэлийг мэдэхгүй дандаа юм гадаад хүн байхаар тэр орны төлөвлөс баяр тэр хүмүүс ингээд бодоод байгаа хийд байгаа амьдралыг аль татаас нь хараад байгаа юм тий энэ миний хувьд одоо тий миний хувьд алим улаан байлаа тэр ногоо алим ногоо өнгөтэй нөгөөтгөө цэнгэр өнгөтэй байж болно шүү дээ. Гэтэл тэрийг хэл мэдчихвэл яг тэр улсын тэр нэг сэтгэлгээний онцлогийн гүнгээ өгч чаддгүй байхгүй. Яг үнэ. Нэг нь улс очиод амьдарч байгаа юм чи би хувьдаа хэлний сурах зүг гэж боддог. Бид нар ингээд нөгөө нэг улс руу аялал ирэхэд чинь нэг юм хөнгөхөөл ингээд дээгүүр нь ингээд хамаг гоё юм хараад хүрээд ирж байгаа шүү дээ. Өө энэ чинь гоё юм байна. Гэл тэгэхэд яг хэл сурахад тэр чинь тэр сэтгэлгээний онцлог гэдэг юм аяа. Тийм учраас би хэлээс сурдаг. Тэр хэлээр юм та. Тэгжиж хамаг гоё өрмийн нураад байгаа. Яг гоё тийм ээ. Стаг хүмүүс ингээд манай байлда манай хан зарим Монгол одоо тэн жил дарж байгаа гэдэг энэ анхны хэлийг сураагүй ч юм уу дандаа монголчуудаа ингээд харилцаад энэ чинь тэгээд өөртөө ч төвхтэй иргэн тойрныхандаа ч төвхтэй уг нь ингээд яг соёлын сураад нэгэн хэлээр сурах чинь усын уул ясангаа бүх хэлийг сураад аваад илүү янз байдаг тийм маш гоё юм. Аргаан хэлтэй чинь англи хэлтэй, герман хэлтэй, германий хэлтэй, босник хэлтэй, яосил хятад хэлтэй гэсэн. Тийм. Одоо сурсан. Тэгээ хэл чи хэрэглээ шүү дээ. Хэрэглэхгүй болохоор ерөөдөө мартагдчихдаг. Тэгээд нэг дахиад нэг 2 3 7 хоног очиж нэг очих юм тийм гайг болчихдог. Тийм бит. Одоо тэгээд би ингээд хятадд очиод 6 жил амьдрахтаа хятад хэл бол аюу хэцүү байсан. Эхний 2 жил бол үнэндээ сурч чадаагүй. 3 дахь жилээсээ л ярьдаг. Тэгээд би чинь нөгөө нэг хэл аягүй сурдаг гэсэн эгоотойгоор очиж байгаа шүү дээ. Тэгэл очиод хувийн багш аваад яг монголоор надад тайлбарлаад өгдөг хувийн багш аваад. Тэгээд цагаан үед ахтаа нэг Күнзэн институтыг явсан л та. Тэгэл хамгийн эхний өдөр ингээл хичээлдээ яваад чи бүр сүлдээ энэ минь эрүүн өмнө болчин бүр амар ажилласан. Тэгээ эхний жил хувийн багш аваад 2 сар багштайгаа нухаад сүлдээ бүр алшраад заас энийг хэвээр яриа болохгүй юм байна. Бэлио бууж өгөө. Тэгээд 2 дахь жилдээ хүүхдийн зуны амралт боллоо. Зуны амралт болдог ч нөгөө би чинь аяга хасан болчихдог болохоор ерөөхдөө Монгол цангал руугаа явж болох газар руу яваад өгдөг. Тэгээ бут намар буцаж ирээ. За одоо өстө сурах шүү гэж хэлсэн чинь. Дахиад нэг хувийн багш аваа. Тэгээл ихэлсэн чинь. Таал нэг 3 сар явж байгаа шихэнтэрч байгаа. Би одоо тийм бартгүй газар юм бэ дээ өөрхий гэж. За тэгээд болоод тэг гол нь би нөгөө нэг манай багш оюутнуудад заадаг баг. Тэнгуут чи нөгөө дөнгөж 19 настай хүүхдүүд ирээ. Би нэг өдөрт 10 ханц цээжлэх гэж үзэж тааж өдөрт 40 50 цээжлэж. 30 ханц цээжлэх. Би бүр энэ яа цээжлээ за би яа цээжлээ болий гэх. Тэгэл болж байгаа байхгүй юу? Орой унтахаасаа өмнө нөгөө 10 ханзаас та үгэн бичиж байгаа л унтаад өглөө босоход 7 8 нь алгуулсан. 2 3 чи тэгэл би заast энэ явахгүй юм байна гэж. Тэрээс үлдээ ер нь орой ханзыг болоод сурдах юм байна. Өглөө сурах хэрэгтэй юм байна гэдэг. Би жоохон арга байна. Тэгэл 3 дахь жилээсээ манай нэг найз дээр хоёул ихтэй багш аваа. Тэгэл юу нь ярьдаг болсон дөө. Тэг яг нөгөө өмнө нь 2 жил бас нэг юм жоохон үзтэн байсан болохоор ингээд юм хараад ингээд уншаад ойлгоод идэв.
Ярих гэхээр ингээд нөгөө ярьч чаддгүй тийм биш. Тэгээ 3 дахь жилдээс ярьдаг болоод чихэн жоохон онгоогоод. За тэгжиж юу сурсан. Тэгээд хэтэтэл сурсан чинь яасан бэ гэхээр ер нь альч улсад өөрийнх нь хэлийг ярьж байгаа юм даа юм шиг дуртай байдаг. За өөрийнх нь хэлийг ярихгүй сайн ярьж байгаа хүнийг бол бүр ингээд хүндэлдэг. Бүр ингээд хүндэлсэн. Ялангуяа одоо босс хэлж айгүй хэцүү хэлний тоонд орно. Ихэд хэлж хэлний тоонд орно. Яг тэрүүгээр нь яхаа хүмүүсд айгүй ондоо ханддаг байхгүй. За тэгэл нөгөө хэлийг ингээд жоохон сураад ойлгоод ирсэн чи тэр хүмүүсийн би бол хятад хүмүүсийн сэтгэлгээний онцлогийг бодож хүртэл ойлгохгүй. Тэ арай ингээд одоо болоо эдгээр чи ийм учраас ингэж бодоод идэв. Энийг ингэж бичээд байгаа учраас энэ чинь ингэж харагдаад байгаа юм байна. Яг ингэж харагдаад. Одоо бидний нөгөө кириллээр ингээд үсгээр нь бичгээд бид нар чи үсгээр ингээд уншиж нэг юм утгыг ингээд ойлгож байгаа шүү дээ. Гэтэл тэр нөгөө зураг шиг юм хэлнүүд ч болохоор ингээд хараад утгыг ингээд уншаад идэг. Хараад уншаад ойлгоод идэг. Тийм онцлогтой юм бил. Зөв. Энэ нэстэ айгүй нарийн тийм чингэлүүр ажиглалт байна тийм ээ. Тэгэхээр магадгүй нэг хятадууд гэж юм бэ? Сэдрийн сэтгэлгээний онцлог нь юу юм бэ гэдгийг бас бариад авах нөхцөл байж болох уу? Бичиг гэлээ одоо бичгийн сайн. Тэр чинь нөгөө одоо бичиж байгаа. Одоо манайх нөгөө хошин шогоор ингээл идэг шүү дээ тий. Өөр монголчууд юмэг айгүй сони хэлдэг. Одоо тий нөгөө юг телевизийн удирдлага асаас эзэмдэгч гэдэг гээл бид нар шоолоод идэг шүү дээ. Тэгэхээр тэх нь угаасаа аргагүй юм билээ тэр хэд хэлнэ тиймэрхүү хоёр одоо үгийг утгаар нь нийлүүлж байгаа юм шинэ үгийг утга гаргаад авчихсан. 3 үгийг нийлүүлж байгаа утгаар нь нийлүүлж байгаа одоо энэ гэд нэг юм нийлэлцдэг. Тийм болохоор би эдгээр ингэж хэлэх нь аргагүй. Анисныхаа утгаар ингэж шууд хийдэг юм байна даа гэж ойлгож байгаа. За ямар сони юм тий. Яалтгүй тэр нөгөө автомны сэтгэлгээний онцлог өөр байна тийм ээ. Одоо тэр тэдний тэр капитал ч юм бас өөртөө ингэж ярьдаг байхгүй юу? Бидний ингээд орны сэтгэлгээ бол ондоо гэж яриад байгаа. Одоо Аз сэтгэлгээ, Европ сэтгэлгээ гэдэг чинь хоёр ондоо шүү дээ. Одоо би ингээд Герман дээр л амьдрахтаа бүр ямар ондоо юм мэдж байгаа байхгүй юу? Бид нар чи Аз хүмүүстэй Аз сэтгэлгээтэй илүү байдаг. Европ тэрэнгууд чи шаа ондоо сэтгэлгээтэй. Ямар яа байна. Азууд ч болохоор юмыг ингээд нэг юм тайван ингээд нэг юм тойрол зам одоо хамгийн ихний ялгаа Азууд ч нэг үгүй гэдэг үгийг хэлэх амар дургүй шүү дээ. Чи надад нэг тэгээд өгөөч ингээд өгөөч хоёлаа нэг тэхгүй өдрөсөд дургүй байсан ч гэсэн тэгээд дараа уулын энэ гэдэг булзааруулаад орхиж махарч жишээ нэг тийм ч үгүй ч гэж байгаа юм шиг гэтэл Европ бол заавал үгүй байхгүй. Нэг тиймэрхүү. Тэгээ германчууд ч бас Европ дотроо англи амар шулуунаар алдартай шүү дээ. Тэгээ аюу шулуун. Хоёлаа одоо хурш орногоо яри тий бодож тэрний онцлог сэтгэлийн онцлог нь илэрүү яруул юу юм. Одоо жишээлх юм бид нар уг нь хөршигөө аюу сайн мэддэг. Тэр бид нар олон дараа бас харилцсан хөсгөө хамтаа харилцаж байгаа тий. 100 дээрэж байсан. Өнөөдөр бид амар өнцгөөс тэрийг хүлээж авч би суугийн хийж явах юм. Одоо биднэрт гарцгүй тиймийг илүү сайн сэтгэлийг ухаж ойлгох тийм нөхцөл цаг ирж байгаа юм шиг санагдаад байна. Миний хувьд. Тэгэхээр та энэ дээр илүү гоё илэрэн яриул. Таньжсэн юм. Тэгэхээр зөвхөн хятад гэлтгүй хоёр хөршөө яриад те манайх ч хоёр хөрштэй болсон. Газар чинь 80 олон хөрштэй. Манайхан бол хоёр хөрштэй те. Тэгээд би ч нөгөө багаас огшилсан юм. Дандаа орс юм хүмүүжээ. Тэгээд орсын хэлбэрүүд нөлөөж явчихдаг тийм биш байхгүй. Тийм болохоор орсуудын ингээд сэтгэлгээтэй айгу ойрхон ч гэдэм юм уу. Одоо би ингээд гадагшаа гараад те
гадагшаа гараад тэгээд зарим газар ч Монгол хүн байхгүй шүү дээ. Анаасаа Монголтойгоо олоод найддаг тийм байхгүй шүү дээ. Тэгэл хамгийн ойрхон найз бол Оросууд байгаа. Оросуудтайгаа юм ярих тулд сэтгэлгээ бол яг л би айгуугой ойлголцоод айгуугой найз болчихдог байхгүй юу? За тэгвэл Оросуудын сэтгэлгээ гэхээр нэг надад болох ингээд Орос хүмүүс болохоор нэг л тийм гоё сайхан сэтгэлтэй хүмүүс байдаг. Яг миний одоо дотор яг Оросууд гэх нэг тийм л дүү байдаг. Ерөнхийдөө тэр нь ингээд ихэвчлэн батлагдаад тэгээд